Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцохоор 4 аймгийн 4 дэвжээний бөхчүүд хүрэлцэн ирсэн байгаа. Өглөөний мэд хүргийн үзэгчдээ шинэ өглөө хөтөлбөрийн хөө эхэлж байна. Сар шинийн өдрүүд тунчиг дөгсөн энэ өдөр эдээшүүс бэлэг сэлтэй бэлдэн суугаа Монголын ард түмэн амархан сайн байна оо. За тэгэхээр 17 дугаар жарны ялгуулсан хэмээх хөх морин жил тун утгагүй хэдхэн өдрийн дараа гарах гэж байна. Тэгэхээр цагаан сарын баярын бэлтгэлээ базаагаад хүн бүрл энэ өдрүүдэд завгүй байдаг. Харин шинэ өглөө хөтөлбөрийн уран бүтээлчид та бүхэндээ өнөөдрөөс эхлээд дандаа цагаан сарын баяртай холбоотой мэдээллүүдийг хүргэж явах болно. За тэгэхээр морь гэдэг амьтныг бол монголчууд эрт дээр үеэс хөндлөн дээдсээр ирсэн. За энэ амьтантай бидний түүх мөн салшгүй холбоотой. Он дараалаас харахад морин жилд Монголын түүхэнд тэмдэглэн үлдсэн олон үйл явдал болж исэн байна. Мөн морин жилд Монголын түүхэнд нэр мөрөө үлдээсэн олон эрхмүүд бас төрж исэн байна. За ингээд морин жил чухам ямар үйл явдал болж исэн талаар сонирхолтой мэдээллийг үзэгчдэд хүргэх гэж байна. 1138 оны онд бол шар морин жилд монголчууд Алтан улсын давталгааныг амжилттай няцааж исэн байна. 1150 оны цагаан морин жилд Хавуул хамаг Монголын хаан болж исэн байна. Харин 1162 оны хар морин жилд Тэмүүжин мэндэлж исэн байна. 1186 оны улаан морин жилд Өгөөдөө хаан мөн мэндэлж исэн байна. Харин 1210 оны цагаан морин жилд Алтан улсын хаан Чингис хаанд илч илгээж алб барихыг шаардаж исэн байна. 1234 оны хөх морин жилд Монголын цэрэг Алтан улсыг байлдан эзэлж исэн ийм түүхтэй юм байна. За ингээд үзэгч та бүхэндээ шинэ өглөө хөтөлбөрөөрөө дамжуулаад өглөө бүр одоо цагаан сарын хүртэл морин жилд Монголын түүхэнд ямар үйл явдлууд болж исэн талаар мэдээллийг цувралаар та бүхэнд хүргэж явах болно. За мэдээж өнөөдөр бол 27-ны өдөр 28, 29, 30 гэдэг ерөөсөө сар шинийн баяр тунд өгсөн байна. За 2000 жилийн тэртегээс ахуулаад Төмөн шаньюу, Модон шаньюу, за Атила хаан, Чингис хааны үеэс уламжлаад ерөөсөө Монгол түмэн сар шинийн баярыг тэмдэглэн ирсэн ийм сайхан гайхалтай Монгол түмний дээд баяр байгаа. Энэхүү өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Энэ сайхан өргөнд Монгол улсын уулын спортын мастер Эрхэн баярын гэр бүлд бид нар Ховд аймгийн Дуут Мөнхөө архан Увс аймгийн Тариалан сумын ийм хүмүүс цуглараад одоо энд бас ардын ёс заншил бэлэг авьяас энэ бүх юма үзүүлэхээр энд цуглараад байна. За тэр зүүн талаар бол Эрхэн баяргоон хүү охин хөргөн ач зээнэр суусан байна. За тэрний нааны сууж байгаа хүн бол Баявилгийн Алтай сумын харьяат удган одоо бас биеийн тамирын багш Чулуун гэдэг хүн энд сууж байна. Тэрний нааталтай Эрхэн баяргоон одоо гэрийн хүн Бурмаа ихт сууж байна. Зохиолч сэтгүүлч Ёндонгийн Цэдэнбал гэдэг хүн сууж байна. За тэгээд миний энэ хажуудалд болохоор ардын хөгжимчин Уранхайн чаших дудар хөгжмөр хөгжимдөг Болормаа гэдэг хүн сууж байна. Тэрний цаана болохоор Цас талтай төрийн бүс байгууллагын тэргүүн
одоо Монгол хэл уран зохиолын багш Борхүү гэдэг хүн сууж байна. Тэрний цаан Хотонгийн алдарт биелэгч Арслан ах ирцэн сууж байна. За Эрхэнбаяр ахын охин бас одоо энэ ёс заншлын төвийн бас нэгэн чухал ажилтан Энхэ ирж суусан байна. За ингээд та бүхэнд энд хуран цугларсан хүмүүс, энэ өр хүүхдүүд бүгдээрээ энэ Баруун Монголын бас цагаан сарын шинжилгээний ёс заншил дуу хуураас хүрэх болно. Сөмбөр цэнхэр уулс сансрын орчилтой хөөрөнж сөнхөл балхан тогоод сүрэг мал багширсан энэ сайхан өдөр. За гэрийн эзэн Эрхэнбаяр ахта Монголын нийт ард түмэндээ бас мэнчилгээ дэвшүүлнэ. Уул нь дээшэн тэнгэр багандсан Уранхай нутгийн зон олондоо биднээс бас мэнчилгээ дэвшүүлж байна. Ингээд миний хажууд одоо манай Цэдэнбал надтай цагаалахаар ирсэн. Цэдэнбал манай энэ дүү бол бас Монгол улстай нэртэй яруу найрагч зохиолч юм хүн байгаа юм. Жаачийн көвттэй нэг сайхан мэнчилгээ дэвшүүлээд шүлгээнийг өмсчихгүй бичүүд хэдэн байна. Ханийхан ээжийг хадам гэж би нэрлэхгүй. Хамгийн халхалсан хар хөшиг шиг хадам гэсэн энэ үг хаанаас гарсан хэний хэлсэн үг юм бэ? Өөрийнхөө ээж биш гэж баталсан ч юм шиг, өрөөлийн бусдын ээж гэж нотолсон ч юм шиг нэг л хөндөй хүйтэн энэ үгийг нэрэн би хэлж чадахгүй. Хүнээс нь тасарсан охинд чинь хань болъё гэсэн юм би ээжээ. Хүний хүн гэж бодлоггүй, хүүчин болъё гэж бодсон юм ээжээ. Хандаа бид хоёр хайраар холбогдсон нэгэн зүрх ээж таныхын төлөө ижилхэн хэмээр цохилноо. Ээж минь би таныг ээжээсээ ялгаж чадахгүй. Инхий бурхан хандаагаан өөрөөсөө ялгаж чадахгүй. Халуун хайртай ээж минь хандаа бид хоёрын ээж минь өвөн сөвөн ээж минь өөрийн минь ээжийг ээж минь очтон тэрсэн ээж минь охинон бэргэж андуурн бүгдгөр ээж минь хөргөнэн хүү гэж эндүрнэ. За тэгэхээр үзэгч та бүхэн сая бас хүлээн авч үзсэн баха. Ер нь зүгийн монголчууд, нутгийн монголчууд хэдий сар шинийн баяраа адилхан тэмдэглэж баярлагч гэлээ бас зан заншил уламжлалын хувьд ялгаа зүрх бол бий. За ер нь тэгээд танаа нутгийн ард түмэн сар шинээ одоо тэмдэглэдэг өөр ямар бас сайхан зан заншил уламжлал бас байна. Одоо залуучууд хүүхдүүдтэй бас хандаж бас зааж сургаж хэлэхэд тийм ээ. За энэ Алтан нурууны уранхайчуудын бас нэг онцлог байдیں۔ Ер нь эрчүүл нь баг уул овоонд очоод тэнд тэр 13 сантаа балан яндэр гэж байдаг. Тэрийг битүүний өдөр бүх эрчүүл очиж сайхан цэвэрлээд маргааш өглөө нөгөө шар халзан хүний ууц өвчүүг тэнгэрт өргөхт бэлдээд маргааш нь өглөө ер нь нар мандахаас өмнө тэнд очдог. Ер нь тэр хавийн бүх айлууд тэгж очдог. Тэгээ тэр шар халзан хоньныхаа өвчүүг тэнд бүгд сайхан дөрвөн өндөртөө ингэж өргөөд хээрийн идэ гэж тэнд айл болгон аваачаад тэгээ тэнд залмын мод гэж 9 өнгийн зурам даав ойсон тэр өлгсөн тэр модондоо очиж бүгд сайхан тэр
юмаа өөрсдийнхөө идэнийхээ дээж тэр жилийн бүх зүйлээ даатгасныхаа дараа за 90 хэдэн настай хүн 80 хэдэн настай хүнтэй очиж тэнд зоолох жишээ нь. Ерөөсөө ирчүүл тэнд хээр зоологдог. Энэ ёс заншил бол ерөөсөө л тэр бурхан халдун ууланд байж ах цаг Сибирт байж ах тэр уранхаачуудын тэр хуучин зан заншлын улбай. Тэгээ тэр айлуу цагаан эсхий дэвсч тэр дэвсэн цагаан эсхийн дээр бүгд ирчүүл нь хээр зоологж ирээд хээрийн галаас гэрийн гал руугаа гал тасалж авч ирдэг. Тэгээ гэртээ ирээд одоо яг ингэж өргөө хотлоороо хоорондоо сайхан зоолгаад тэгээд одоо саяны тэр сайхан дөрвөн их сантаа дөрвөлжин алтаа за тэр баян цагаан нутаг гэх мэт найр эхлүүлдэг нэг 3 4 сайхан дуугүй. Тэр дуунуудаараа ингээд найраа эхэлдэг. Тэгээ тэр өвгөд энэ сууж байгаа хоймор суусан одоо их цагаан эмэгчүүл аг сахаад өвгчүүл нөгөө хойморт энэ сайхан ёс заншлаа хийгээд ингээд сууж яхад хүүхдүүд одоо энд өөрсдийн тэр шагаан наадам энийгээрээ тоглоод ингээ байждаг. Тэгээ одоо бас нэг онцлог нь тэр юм да. Тэгэлгүй яах вэ? За энэ өглөө бол их бас сайхан бэлэг тэмдэглэлтэй өглөө байна. За өмнө нь бол та бүхэн ураг төрөл садангаараа ингээд хамтдаа сар шинэ тэмдэглэдэг баярлдаг байсан бол өнөөдөр бол биднийг бол Монголын сайхан орны 408 зохист Монголын ард түмэн манаас үзэн суугаа тийм ээ. Тэгээ бас таныг бас нэг үзэгчтэй зориулаад за энэ баярыг бас сайхан чинж өгөөд нэг туйл хайлах болов уу гэж бас хүсэж байна. Энэ сайхан морин жил гарч байгаа энэ цаг үедор нийт монголчуудаа за Алтан Баатарлагын их тууланд эр морь бол эр хүнд Баатар эрт маш их үүрэг гүйцэтгэдэг. Тэгэд эр морины үйл явдал хамгийн их гардаг туульс бол Аргил цагаан өвгөн гэж бий. Баян цагаан өвгөн, Наран хаан хүү, Талаан хар бодон гэх мэт сайхан туйлуудаар дандаа эр морины эд чадал өвдөс гарч яадаг. За тэгээд энэ туульсынхаа одоо нэг туульсаас ингээ хайлж сонирхуул. өтірғудан одылме чеце ціләд шимхіл мандылы хин осын ереган цохын әлчіл вәхин өйділ еретіл ұрыдылаңхын түрін серундеріл өйділ азады кілдалла вәлчіге шалбыге өрім бақадылдыл қалбырысын ылзандым моди нәтижера бура вақыт суындаллай түрім бақыт сүмбере икіл уды доуын тұлға вәхин өйділ алтын ділікәң өріл дондыл әған дүн тәшарыл нари дүнгі жеманды жвәқіл өйділге өйло 수에게 우리가 들릴 수드라게 울라들 오른 잠보 튜들 바흠 벌질 오라선들 오르게 샤르클 울린데 희승 보든 더든 선 알탕 아르분 테르밀 사강 모들 소재강 숭클자들 조나게 다툰 둥비가들 베디 빌라도 아스르 사강 모들 둥비가들 베디 툭테 빌라도 인예해 이힐 사스들 사강 모디 흥흥대디 킹어를 돈들 오든 고딩 오랄다들 오르승 빌치레 돈들 웅금머리 오랄다들 위다디 단다 들말 다금머리 달아다들 단다 뒤다 들말을 당근 코클 시리긴 어를 돈들 알분 남은 테름 타근 돌란 소흥 운예 타근 신힐 алтын бөсе тәхін шичірі мүнгін девір тәхін ахын саған үрігәге бір
باغوسن البوشرتوه الإنجل باللالو باروني تادين باراك بطن دنين 호라가들 말을 조흐르르사 고체주택을 허물을 타딘 바라기 고타들을 호라가들 흔들은 의사를 고체주택을 두냐디들 달들 고층 허이를 흘타 항알등 센지 태와다글 어디 글려도 마이잉 허이를 흘타 나우트라 잔등 어를 태와다글 와직 님금 볼근 흔질루들 보냐다글 와직 다린 하를 튼틱 일라다글 와직 글려도 갈라해 달들 흐른드르은 흘타 허디게 잔든 시라 태와다 흠바득 엘림 어르게 들구다 예승 암타든니 아스라 들들르르승 바디 글려도 인힐리 흘르르간들들 코를 절롱 돌글 돌라다 흘바디기 올랑가디 바드라다 흘바디 오글 진류 차슨 이라다 흠바디 오지게 나오겠자이 못sla다 흠바디 글라도 바틀들은 잔든 바흠 달들 와를라르슬 하이릭 바츠글 도든 시슴 바디 주타 빌라도 도트가 달디 도구로가도 슈옥 동글 조든 시슴 바디 글라도 기름 달디 대힐 호트 하이리 득실사흠 머글 도는 시슴 바디 글라도 신힐 알품 보세 다흠 시지르 멍근 대ver 다흠 사흠 사강 그리가기 버질 바고슨 오치르투hl 인일 빌라도 호래 Тэгэхээр өнөөдрийн энэ сайхан энэ үйл явдалд Хотонгийн алдарт үеийч Арслангой ирсэн байна. За Арслангой та одоо өөрийнхөө биелгээс бас энэ Монголынхаа ард түмэнд энэ сайхан өдөр бас биелгээг сонирхуулаач гэж хүсэж байна. Ер нь манай баруун Монгол Ураанхай, Торгууд, Загчин, Хотон, Баяд, Дөрвөд энэ одоо яс тунгууд бол бие биелгаагүйгээр төсөөлөхин аргагүй. Энэ төрөл засгаас бие биелгааг бас мундаг дэмжсэн, ЮНЕСКОд бүртгүүлсэн. Одоо өнгөрсөн онд одоо 13 онд одоо Чингисийн талбай 50000 биежид байсан. Энэ биелгаад бол би энэ Зүүн аймгийн одоо Мингаад гэнэг бэлдэж одоо энэ сая 7 сарын 10-нд одоо ингээд 50000 биежид зүднэ гэдэг чинь бас нэвсэр юм аа. Энэ тал дээр бас төрөл засгаас бид анхаарч нэлээд одоо үзчихэдэг. Ингээд одоо хэдийн шавнартайгаа баруун Монголын биелгээ дөрүүд одоо аяста биелгээ гэж биелээ.
Монгол түмэн та бүхэндээ сар шинийн баярын мэндийг хүргээд илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын үлзээтэй сайхан ярилыг өргөн төвшүүлье. Ингээд би номон хуур, төмөр хуур, чашиг хөгжмийнхаа аялгауг тоглож сонирхуулъя. За сая би номон ураараа Уриангаан Хоожима гэж Монгол ардын дуу Хоожима гэж дууныхаа аялгауг тоглож сонирхууллаа. Дараа нь чашиг хөгжмөрөө болохоор шуугны жиргээ дуу аваа гаргаж сонирхууллаа. Дараагийн хөгжим маань болохоор төмөр хуур гэж хөгжим байгаа. Төмөр хуур хөгжмөрөө болохоор Тэнгэрийн дуудлага аялгау тоглож сонирхууллаа та бүхэндээ. За тэгэхээр тийм ялгуулсан хэмээх модон морин жил бидэнд бас айлчлан ирж байна. Их сайхан өнгөтэй жавхаатай Монголын ард түмэнд бас их амжилт дээд бүхнийг бас бидэнд бэлгэлсэн ийм сайхан жил байх болтугай гэж бас хүсэн өрөөгөөд байгаа. Тэгээ таны хувьд бас энэ залуучуудаа зориулаад бас нэг хөөрөглөх ёсны талаар одоо бол нэг танин мэдхүүд нь зориулаад гэж гуйх гээд байна. Ягаад гэвэл хуучин цагт монголчууд бүгд л мэддэг байлаа хөөрөглөх ёсыг. Одоо бол мэддэг хүн ер нь ховордож. Тэр хөөргийг хүнд өгөхдөө заавал гаргаад бөглөөгийг суллаад тэгээд тэр хүн одоо энэ хүнтэй тамхилах гэж байгаа байна гэдэг урдсан дохоогоо тэгээд тамхилах ёстой. За хөөргийн бөглөөг тэр хүн авч хөөргөө өнөрлөж болно, буцаагаад ингээд одоо хашигнаас юу аваад тамхилж болно. Тэгээд буцаагаад өгөхдөө энэ дээр ерөөсөө дарж болдгоо. Ягаад гэвэл одоо тэр хүнд ямар нэгэн нууцлаг зүйл ярих гэсэн хүн дарж өгдөг Монголын тийм ёстой. Тэгээ манай нутагт нэг залуу ирсэн чинь когшнаави хөөргөлсөн тамхилаад тэгсэн тэр залуу ёс мэдгүй учраас ингээд дараад өгчихсэн. За хөм юу хэлэх гэж ирвч чи хөөргийн бөглөө дарж өгдөөс аавал нэг юм хэлэх гэсэн чинь надаас битгэн үү ах дүүнээс битгэн үү заавал хэлгээд байсан чинь тэр хөөр гинжил гэрлэхлийг би доод ажил көтө сайн болж байгаа штэ гэж хэлсэн баг. За Уриангаан түмний номон тамга хэрэгэлдэг. За
Номон тамга бол Чингисийн үеэс угшилтаар Зэлмийн удмын Уран хаан нарын энэ тамга байгаамаа. Энэ бол 13 төрлийн номон тамга байдаг. 13 төрлийн. Энэ бол сэнжтэй ном байна. Тэ алхтаа ном, сэнжтэй ном, бүтүү ном гэдэг 13 төрлийн номон тамга гарсан байгаа. За ингээд номон тамгаа бид нар хоймортой дандаа ингэж шүтсэд тавьдаг. Энэ номон тамга бол бэлгэдлийн сураар хийсэн ийм номон тамга байгаамаа. Миний хувьд номон тамгата дуунт нь улам болж номон тамгата хойнт нь хот дүүрэн байх болтугай миний хувьд. За тэгэхээр энэ сайхан өглөө бид нэр хамтдаа шинэ өглөө хөтөлбөрөөр за айл бүрийн хойморт залгах цэнхэрлэгцээр дамжин сар шинийн баяраа тэмдэглэж байгаа ард түмэнтэйгээ хамт бас шинэхүү өглөөг бас угтлаа. Тэгээд та бүхний зүгээс бас манай үзэгчдэд олон сайхан ерөөл дэмбэрлэлийн үгс хэлж за бас мэдлэгээ дэвшүүлсэн явал баярлалаа. Баярлалаа. Тэгээ бас та бүхэн сар шиндээ их сайхан шинлээрээ ирж буйн тийм ялгуулсан хэмээх модон морин жилдээ аз жаргалтай хамгийн гол нь бас эрүүлийн их тунх бас байгаарай. Уртудаа наслаарай гэж юрөөе. Алтаа нурууны цасцгаан ууланд одоо олон жил олон үеэрээ амьдарч ирсэн монголчуудын ёс заншлаа бид Монголын нийт ард түмэн та бүхэндээ сэтгэлийн бэлэг сэтгэлийн одоо жигүүр болгон та нарт барилаа. За тэгээд бид ачилдаа дургсан 13 алтаа, хомлдаа дургсан 24 ханга, хонгор жинс тайрхан, сийлэн гүмийн нуруунаас эхлээд хомлдаа дургсан 24 ханга, хоош архал 33 говь, тал хээрийн нийт монголчуудаа энэ сайхан шинийн нэгний бэлэг дэмбэрэлтэй өдрийн мэндийг хүргэхий алдамд ирж байгаа энэ сайхан хэмэртэ морин жилдэн юу сансан 9 цагаан хөсөлтөнд сэтгэлчлэн биелж эрүүлэн хувааж үрэн танихгүй өнөр үрээгэн танихгүй баян болж дээд их тэнгэрээс ирдэг оюун ухааны хур монголчууд та бүхэн дээр тасралтгүй буух болтугай монгол хүний уужуу тайван ухаанаар 3 хэмжээст ертөнцид оюун ухаанаа сэргхэн бэлчээж явдаг энэ сайхан оюун ухаан бидэнд хур болон буух болтугай гэсэн яриалыг дэвшүүлж байна. Тэр өрөөл болцоо. Хүрээ хүрээ хүрээ. Хүрээ хүрээ. Хүрээ хүрээ хүрээ. Хүрээ хүрээ хүрээ. За тэгэхээр Монгол улсаас гадна олон улс үндэстнүүд цагаан сарын баярыг тэмдэглээ өнгөрүүлдэг. Тэр утгаараа мөн солонгосчууд бас цагаан сарын баярыг тэмдэглэдэг. За тэгээд солонгосчууд цагаан сарын баяртаа зориулаад Төв банкнаас нь шинэ мөнгөн дэвсгэртүүдийг худалдаанд гаргасан байна. Чусок болон цагаан сар гэсэн хоёр том баярын үеэр энэхүү шинэ мөнгөн дэвсгэртийг гаргадаг уламжлалтай. За ингээд энэ удаад бол 10,000 50,000-ийн дэвсгэртээ нийтдээ 60 тэрбум воныг гүйлгэнд гаргасан байна. За гүйлгэнд байгаа 5,000-ийн дэвсгэртүүд харьцангуй шинэ байгаа учраас бол энэ дэвсгэртийг бол гүйлгэнд тараахан гаргаагүй байгаа юм байна. Тэгээ хүссэн хүн бүр одоо банкнд очиод шинэ мөнгөн дэвсгэртийг солиулж авах боломжтой юм байна. За ер нь солонгосын цагаан сар бол бас зарим талаараа Монголын үндэсний цагаан сарын баяртай төстэй байдаг. Бид бол бас ахмад буурлуудаа золгоход бас мөнгө барьж золгодог шүү дээ. Тэгвэл Чусок болон цагаан сарын баяраараа мөн солонгосчууд бас нэгэндээ шинэ мөнгөн дэвсгэртийг бэлгэлдэг юм заншилтай юм байна. Тэгэлгүй яг хөө. Бид нар ч гэсэн бас азаа буурлуудтайгаа золгохдоо айл болох шинэ мөнгөн дэвсгэрт олж аваад түүнийг барьж золгохыг эмэлдэг тийм ээ. Тэгээ ер нь бол цагаан сарын өдрүүд ойртохоор шинэ мөнгөн дэвсгэртүүд ховордоод хүмүүс бас нэлээд хэдэн хоногийн өмнө бэлтгэлээ базааж хуучин мөнгөн дэвсгэртүүдээ шинэ мөнгөн дэвсгэрт болгохоор бас их банкнд их очиж үйлчлүүлдэг шүү дээ тийм. Тэгэл гадуурч бас хүмүүс ингээл мөнгө солино гэж тэгшүүлсэн сайхан шинэ дэвсгэртүүд барьсан зогсож байдаг тийм ээ. За тэгээд мэдээж сар шинийн баярд өгч байгаа учраас олон хүмүүс бас бэлтгэлээ базааж байгаа. Дээл хувцас одоо бас хийлгээд гарчихсан өмсгөөд шалгаад байж байгаа хүмүүс бол маш олон байгаа. Тэгээд ер нь бас мөнгөн дэвсгэрт барьж золгохоос гадна бас Монгол түмэн маань өвөө эмээтэйгээ буурай нартайгаа бас 8 дахилтай, майнын үсгтэй одоо хөх торгон хадаг бас их барьж золгодог. Энэ бол гайхалтай сайхан уламжтай л ингээд энэхүү өглөө хөтөлбөр үргэлжилж байна үзэгчтэй.